Йоо тэгээ сайн бацаанаа өрхөн мөдөд төвчтэй. Энэ одоо имчилгээр би Hytale гэдэг Minecraft-та төстэй тоглоомыг тайлбарлана. Hytale гэдэг нь болохоор Minecraft-ийн яг multiplayer байдаг Java Edition байдаг сервер Hypixel-ос гаралтай. Bedwars, Skywars гэдэг олон тоглоод байгаа ч болдог. Hypixel нь өөрөө Minecraft доторх хамгийн алдартай олон танигдсан сервер байдаг. Тэгээд ингээд бүгдээр нийлээд $40 буюу 39 оны 99 буюу 142,000 төгрөг Монгол мөнгөөр. Харин стандарт PC edition гэхээр Minecraft Bedrock edition what the fuck Minecraft Java edition, Minecraft Launcher. Энэ бүгд нийлээд $29 буюу 29 оны $99 буюу 106,000 төгрөг юм. Hytale буюу Hypixel-ийн зүгээс гаргасан энэ тоглоом нь болохоор стандарт, supporter, course breaker гэдэг юм 3 төрлийн юугаар одоо худалдаалагддаг. $19 нь болохоор стандарт буюу саяны Minecraft ч л гэсэн үг. $19 нь Монгол мөнгөөр 67,000 төгрөг юм байна. Стандарт нь яадаг вэ гэхээр username reservation log exclusive standard kappa Forest Guardian set, Voyager set, Savannah Sky set and more.com supporter course breaker гэдэг ингээд зөндөө олон зүйл ингээд дагалдаж байгаа. Хүмүүс ийм Hytale-ийг гаргаж юуг өөрчилж байгаа юм бэ те? Minecraft-ыг бүгд Minecraft байсаар их чинь ийм гаргаж яаж байгаа юм бэ гэхээр Hytale нь одоо хүмүүсийн үзэл бодол санааг одоо ингээд бүх ингээ Minecraft-д одоо дутж байгаа дутагдлуудыг ингээ бүгдийг нөхсөн юм өөрсдийн зүгээс гаргасан юм тоглоом байгаа. Би сайн мэдэхгүй та нар өөрсдөө тоглоод үзгээ дөө. За тэгээд бай.